Энэ удаа та бүхэндээ малчин төмнийхаа сумын сайн малчин, аймгийн сайн малчин, улсын сайн малчны бэлэг тэмдэг болсон малгаануудыг танилцуулахад бэлэн болсон байна. Эх орныхон дөрвөн зүгт эргэх дөрвөн улиралдаан жингийн цугаараа нүүц сууж байдаг эрхэм малчдын маань хөдөлмөр үнэлэмжийг үнэлж энэхүү сайхан малгаануудыг одоо бас гардуулдаг болсон. Монгол түмэн бол одоо жанжин малгайгаа өмсч химэрлун дагаан сэргээдэг. Мөн бөхчүүд маань, алдарт уяачт маань, сур харваач, шагаа харваачт маань одоо өөрийн гэсэн малгай, залаа, тэмдэгтэй байдаг бол малчин түмэн маань бас энэхүү сайхан нөргүү их ажил хөдөлмөрийг үнэлж одоо энэ сайхан малгайг хийсэн байгаа. Энэхүү малгай нь бол одоо сумын сайн малчны малгайн тэмдэг бол алхан хийгээр тойруулан дүрсэлж, мөн дотор нь Чингис хааны алтан гэргийн арслан байрлуул. Дотор нь бол Эхмэл Монгол үчгээр манлай малчин хэмээн бичиж өгсөн байгаа. Сумын манлай малчны тэмдэг бол одоо аймаг улсынхаа малчнаас бол арай жоохон жижигхэн байгаа. Мөн хоёр улаан залаанаас бүрдэж жанжин малгаан дээр ингэж байршуулж өгсөн. Жанжин малгааны маань оройд идэх жинс буюу сампан бол одоо өөдлөн мандахыг бэлэгдэж байдаг. Улаан залаа бол одоо мөнхийн гал шүтэнийг бэлэгдэж байдаг. Сарвч бол одоо хиймэр усхын усхыг илэрхийлж байдаг ийм сайхан илэрхийлэмжтэй, өвүүлэмжтэй малгай байдаг. Самбингаас доошо буусан энэхүү улаан одоо буултан дээр бол 5 гушуу малаа тойруулан игнүүлж байршуулсан байгаа. Энэ нь бол одоо таныг маллаач одоо ийм сайхан алдаргавьяа хүртсэн гэдгийг бол илэрхийлж байгаа. Энэхүү малынхаан дээр бол үүлэн хээг төрсөлж өгсөн байгаа. Харин аймгийн сайн малчны малгаан тэмдэг бол одоо мөнх үргэлжилж байдаг цэцгийг бэлэгдэж цэцгэн дээр хийж өгсөн байгаа. Одоо мөнхийн бэлэгдүүлсэн алхан хээг тойруулаад арвай будааг байршуул. Мөн нар сар галыг бэлэгшээж дээр нь байршуулсан байгаа. Мөн Эхмэл бичгээр манлай малчин гэж бичээд голд нь бол одоо 5 гушуу малаан хадган дээр Монгол улсын манлай малчин хэмээн Монгол бичгээр ингэж бичиж өгсөн байгаамаа. Энэ сайхан малгаан дээр бол одоо 2 залаа байршин. 2 залаан дээр бол гадан залаан дээр үүлэн хээ байршаад мөн таны ядгуулан малдаг эрдэнэт таван сүргээ одоо эцэг малаар нь орлуулан ингэж сайхан байршуулж өгсөн байгаамаа. Мөн одоо улсын сайн малчны малгай бол шар болж одоо таны хөдөлмөрийн үнэлэмжийг одоо илүү ялгаруулж алтан шарангоор ингэж хийж өгсөн байгаа. Мөн л одоо мөнхийн цэцгийн бэлэгдэл дээр суурлуулан алхан хээгэн оруулж өгж, мөн соёнбон байршуулж, нар сар галаан байршуулж, хадган дээр Монгол улсын манлай малчин хэмээн бичиж, тэгээд 5 гушуу малаа ингэж байрлуулсан байгаа. Энэхүү малгай маань мөн л одоо залаан дээрээ 5 гушуу малаа илэрхийлж, үүлэн хээгэн байршуулсан байгаа. Ингээд таны одоо хөдөлмөр гавьяаг үнэлж суманд одоо сумын сайн малчны болцлыг хандсан бол сумын малгай, аймгийн сайн малчны болцлыг хандсан бол аймгийн манлай малчны малгай, мөн улсын сайн малчны болцлыг хандсан бол танд улсын сайн малчны малгайгийнхөө бэлэгшээн бэлдсэн юм аа. Энэхүү малгай нь бол одоо дагалдуулаад одоо манлай малчин хэмээх ийм сайхан батламжтай байгаа. Батламж дээр бол одоо аймаг сумдын засаг даргын одоо гарын үсэг, мөн батламжийн дугаар, олгогдсон он сар гэх мэтлийн ингээ бүгд байрших учраас та бүгд маань одоо малгайгаа батламжтай ингэн гардаа авах боломжтой маа. Та одоо сумын сайн малчин, аймгийн сайн малчин, улсын сайн малчны болцлыг хангасан бол доор харж байгаа утас руу холбогдоод энэхүү сайхан малгайгаа цагаалан авах боломжтой юм. Монгол орон даяараа л одоо нүүдлийн аж ахуйгаа эрхлэн байгаа малчин төмнөө орхитуулж яадаг учраас та бүгд маань энэ сайхан малгайгаараа гангарч өөрийгөө ийм хөдөлмөр эрхэлсэн хүн шүү гэдгээ одоо түмэн олондоо танилцуулж энэ сайхан манлай малчин малгайгаар гангарж яваарай гэж та бүгдээс хүсэн өрөөе.